За сайн байцгаана уу? Өнөөдөр өсгөлэн би 2026 оны дэлхийн шатрын аврах шалруулах тэмцээнд нэр дэвссэн шилдэг 8 шатрчдын тоглолтуудыг сурлаар тайлбарлан оруулахар боллоо. Миний тайлбарлах эхний өрөг бол Үзбекистаны их майстер Жава Херсендара болон Оросын их майстер Андрей Сипенкадарын тоглолт. Хөлгийн зүүн талд өрсөлдөгчдийн нэр зураг чансаа онооны товч тодорхойлолтын хамтаар яг энэ тоглолтын үед их зургийг оруулсан байгаа. Хөлгийн баруун талын урт босоо хэмжигчээр өрсөлдөгч талууд нүүдэл хийсэн дээрүүд ялах магадлал хэр зэрэг өсч буурахыг компьютерийн магадлалаар илтгэж үзүүлнэ. Жишээ нь хэрэв цагаан сайн нүүдлийгээд харан муу нүүлээхэд цагаан зураас уртсаж харан богино гараар харуулна гэсэн үг. Ингээд цагаан талаас энэ жил дөнгөж 20 нас гарч яваа хэрнээ элитийн улсынхаа 2 удаагийн авраг болоод амьдсан залуухан майстер Сендаров харин хараас мөн өнөө цаг үеийн шилдэг шатрчдын нэг Сипенко нарын зүсгэлэн эхэллээ. Өргөн ихний нүүдэл D4 бэрсийн хүн гараар эхэлж байна. Хараас D5 яг энэ хамгийн сайн төгссөн хариугасаа C4 ингээд бэрсний гэмбит. Хараас харин E6 төрж байна. Ингээд цуслагдсан буюу татгалцсан бэрсний гэмбит гарч ирлээ. C хүүг ер нь идэ дими гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр D5 хүүгээрээ төвийн E4 буудлыг хянжсэн дээрээ гэж харин цагаан буцаагаад идвэл хар өөрний хүүгээрээ идхийг сонгожээ. Мөр F3, мөр F6, мөр C3 тэмээ идлоо. Ерөнхийдөө бол стандарт гараа. За одоо ингээд солилцож эхэлж байна. CX D5. EX D5. Төвийн үгээ хадгаллаа. Тэмээ F4. Хараас сэлгэлээ. E3. За тэмээнийхээ замыг нээж байна. Хараас харин C5 гээд төв рүү дайрж байна. За мэдээ цагаанаас буцаж идэх хэрэггүй л дээ. Төвийн үгээ алдах бол ихэндээ нэг тийм сайн зүйл биш юм. Сендаров тэмээ D3 гэж тэмээгээд төвд байрлуулснаар бүх хөнгөн бодоо амжилттай өллөж гарааны үеийн зарчмаа сайн хадгалж чадлаа. Мөр C6 хараас бас боднуудаа хөлж байна. Цагаанаас илгэснээр хөллөгөө амжилттай хэрэгжлээ гэж болно. За одоо цагааны төвийн тэмээг C4-гээд хөөж байна. Цагаан тэмээг мэдээ зүгтаалгана. C2 руу зүгтаалгалаа. Цагааны цагаан хоолын тэмээгийн үед C2 буудал нэлээд ашигтай байрлал өгдөг. Яагаад гэхээр сэлгэсэн ойны яг урд хүүг рүү шууд харж идэг болохоор зэ нэгэн цаг тэрэг болно гэдээ энд нь хадгалж ивэл их зүгээр байдаг. Мөр H5 харын тэмээрүүд дайрч байна. Харин цагаан одоохондоо хүүгээ давхарлахгүй тулд E5 буудал руу тэмээгээ зүгтаалгалаа. Хэрэв морь идэх юм бол буцаад морьороо идээд ашигтай барилттай болно гэсэн үг. Төвөө алдахгүй. За гэтэл хараас F6 гээд цагааны тэмээг хөөлөө. За энэ чинээс Сендаров тэмээг G3 руу зүгтаалгасан. Гэхдээ өөр нэг бас сонирхолтой нүүдлийн санаа нь юу гэж болох байсан бэ гэхээр морь G5 гэж. Өнгөц харахад бол цагааны тэмээ морь хоёр нь хоёулаа нэг хүнд таслуулчихсан байдалтай. Ер нь жоохон муу байна уу гэж хэлж болмоор юм шиг мөртлөө. Дахиад нэг сайн аргал бэрсний зам нээгдээд ээж тавдах морийг нэгдэн шүүгсэн байдалтай байна. За жишээ нь хэрэв хараас тэмээг идлэхэд өгөр тэмээг идлэхэд бэрс шууд ээж тав морийг идээд энэ ч бас мадны занал үүсэх боломжтой. Яг хараас хамгаална л да. Гэхдээ цагааны байдал бас бага зэрэг дээрт чинь нэлээд олон хүчтэй дүрснүүд урагш оруулаад ирчихэж байгаа болохоор. Гэхдээ Сендаров ихэнхдээ тийм эрсдэлтэй тоглолт хийхийг хүсээгүй бол та тэмээгээ G3 руу зүгтаалгасан. За энэ ч бас солилцоо гэсэн байдалтай. За тэгтэл хараас F5 гээд үүгээр улам давшаад ороод ирж байна. Сендаров хариуд нь тэмээ E5. Төвийн ер нь бол бодлуудыг алдахгүй айлуулах эмчэнэ дүрснүүдээ овоол ёо гэсэн санаатай байгаа. Ноён руу чиглэсэн байдалтай. За тэмээ гарч ирж байна. Харын тэмээ E6 дээр ирснээр харын хөллөгөө бас бүрэн хэрэгжлээ. Өнгөн боднууд буюу 2 тэмээ, 2 морин ашигтай байрлалууд дээр иржээ. Гэхдээ харих үйл ялэг бас жоохон давчуу. Яагаад тэгэхээр E6 дээр гарч ирсэн тэмээ нэлээд хавчтмал байдалтай буюу 2 хүнийхээ ард урагшаа явах боломжгүй байдалтай байж байна. За цагаанаас бэрсний зүгүүрээр довтолж хэрүүлийн санал тавьж байна. Хүний
солилцоо. За гэтэл хар шууд солилцохын оронд C3 дээр суларсан байгаа морилууд арчна. Морил зүгталгаа гэдэг эдийн шүүгсэн байдалтай. За цагааны моринд хамгийн ашигтай зүгтах боломжтой бодол бол мэдээж E2 морийн морилоо зүгтлээ. За тэгтэн E5 эрсний жигүүрээр нэлээд урагшаа твтэл довтлоод орж ирж байна. Харин Синдарав ноёны жигүүрээр морины санал болголоо. За харал бүлэм шүрж мөрийг нийцсэн. Синдарав бүгүрийн хариу идлээ. За ингэснээр төв дээр маш аюултай тэмээг гараад ирчихэж байгаа. Хоёр хүнийхээ хамгаалттай, бас морины хамгаалттай. Гүнзгий орж ирсэн тэмээтэй болчлоо. За хараас харин бэрсээ нутаг руу буцаачлаа. За мэдээж бэрсний жигүүрт хийх юм алгаа төв рүүгээ явъя гэсэн санаа баг. Тэргийн нэг. За мэдээж сэлгэсний дараа тэргийг яг энэ F шугамд нь хашаад байхгүйгээр E шугам руу оруулж маш ашигтай нөлөөдөг ихэнх тоглолтын үед. Ялангуяа энэ тоглолтын дээр E шугам огтгүй буюу задгай шугам болсон болохоор тэрийг энэ маш их олон ажил амжуулах боломжтой. За нэг бас тэмээг оп гэд жидлөө хүүгидэд ноён хариу эдэнгүүд нь цагаан уулын тэмээг нийтэх бас санаархалтай байна тийм ээ. За жишээ нь хүүний ашигтай болоод ноёны урдаас нүцгэлэх санаатай гэсэн үг. За тэгтэл хараас тэмээгээ хамгаалж байна. За хэрвээ чи тэмээгээ зөлөөслөх юм бол би ноёноор ирчээд өөрийнхөө тэмээг тэрэгч өгөхгүй шүү гэсэн санаа. Цагаанаас тэргээ E3 руу урагшаа төрлөө. Баярлалаа. Улам сайжруулад байна. Хараас бас тэргээ E8 гээд захад байсан дүрснүүдэд төв рүү бөөгнүүлж эхэлж байна. Энэ хүртэл ер нь манай хоёр шатарчтай тоглолт 100 баг төгснүүдлүүд хийсэн гэж хэлж болно. Алдаатай нүүдэл байхгүй. Буюу яг ингээд компьютерийн онлын дагуу орчин үеийн шалгарсан онлын дагуу хийсэн нүүдлүүд байгаа. Програмын нүүдлүүдээс нэг зөрөөгүй. За цагаанаас H4 ноёны жигүүрээр хүрөө довтолж байна. За H6 хүү хитрхи урагшаа төрөхөөс хамгаалж байгаа нүүдлээ. G3 H хүндээ давхар хамгаалагч бэлдлээ. E6 хүүнүүдээ гинжи хэлхээгээр буюу бие биенийг нь хамгаалсан байдалтай байрлуулж хамжлаа. Ноён G2. За ноёноор тоглоход ер нь бол хожлын боломж угаасаа баг зэрэг буурдаг. Их тохиолдолд бодороо биш ноёноор тоглож байгаа учраас хооронд нь өөр сайн нүүдлүүд шинээс байж болох байсан л да. Одоо бэрсээ ашигтай байдал дээр аваач шиг гэх юм уу те. Гэтэ яг нэг муу нүүдэл биш ээ. Хожлын боломж баг зэрэг л буурсан байна. Тэмээ F7. За одоо энд түрүүн ашиггүй хоёр хүндээ халагдлагдсан байсан тэмээгээ хойш нь татаад эргээд H5 дээр ашигтай барил дээр аваачих санаа. Тэгэх юм бол морь бэрс хоёрыг нь дараад авах боломжтой. Цагаанаас бэрс D2. За даруулахгүй гэсэн санаатай бэрсээ урагшлуулж байна. Хэрвээ дараа нь шууд тэмээ H5 дээр ирээд морилууд ярих юм бол морь өөр ашигтай газар руу зүгтаах боломжтой болно. Ард нь бэрсэн байхгүй болохоор. Гэтэл хараас маш гоё нүүдлээсэн. Тэмээ B4. Хар тэмээ B4 дээр ирснээр шууд бэрс рүү дайрч байна. За тэгээд цагаан өссөн үсээг одоо цагаан буудлын руу бэрсээ зөөлөдөө даруулах боломжтой болчихжээ гэсэн үг. Хар тэмээ H5 дээр ирснээр морийг хөдөлгөөнгүй барих боломжтой. За Степенкоч гэсэн боломжийг шууд ашиглаад тэмээгээр дараад авлаа. Одоо энэ морил нь бол хөдөлгөөнгүй болсон гэсэн үг л дээ. Хэрэг хөдлөх юм бол энэ ч бэрсэн дуусна. Ер нь яг энэ үед Синдаравын байдал баг зэрэг дутуу болж эхэлсэн байрлал нь хомигдол байдалтай. Төрөвхөн л харын хоёр тэмээ нэлээд ашиггүй байсан бол одоо яг мангас болцоо үржин л да.
За тэгтээ энэ чинь сэндарав гарч чадах тийм ээ. E4 бирсний жигүүрээр хүнээс солилцоо санал болголоо. Тэмээ 5 дараа нь B6 дээр ирж хагаад D5 хөрөө товтлох санаа. Сэндарав E-үгээрээ B хүүг нийцсэн. За мэдээж хар хариуд нь цагаан хариуд нь тэмээгээ D4-өөр татсан. За энэ бол зүгээр нэг таталт биш л те. Бирсээ дарааснаас буюу хар тэмээний дарааснаас ховлох гэсэн санаатай үйлдэл. За энэ хүртэл ер нь бол манай хоёр тамирчдын тоглолт төгсгэмээр үргэлжилсэн гэж болно. Яг л компьютерийн зөвлөдөг, багш нарын зөвлөдөг нүүдлүүдийг л төгсөөсөн. Хараас харин энэ дээр үл хэлэг жижигхэн алдаа гаргаснаар тоглолтын төгсгөл хүртэл цагаан дарамтлуусаар явсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр F3 дээрх морийг тэмээр идчихсэн. Одоо хажуудлын статус баригдсан харж байгаа бол цагааны хожлын боломж огцом өсөд явчихж байгаа үст тийм ээ. Яагаад гэж байгаа вэ гэхээр дараастай байсан морийг идэж ард нь байгаа бирсийг урагшаа гаргаж ирэх боломж цагаанд олгоцсон гэсэн үг. Угаасаа хөдөлгөөнгүй байсан морийг нэг идээд хэрэггүй байсан баг л та. Гэтэл эзнэрээ цагаан бирс урагшаа гарч ирээд хойно дараасанд байсан дүрс маань овоо нүүдлийн боломжтой болж эхэлж байгаа. За тэгтэл хараас хариуд нь тэмээгээ B6 руу авчирсан. D5 өөрөө давхар хүчээрээс дайрч байна тийм ээ. Цагаан хариуд нь маш гоё нүүдэл үүснэ юу вэ гэхээр тэрийг E6 тэмэгч идэн шүүгээд дайрч байна. За хараас харин заашид үгэл миний тэмээг идээд харин би оронд нь бирсийг шийдэн шүүгээд ороод ирж байгаа. Тэмээ идвэл бирсийг шийднэ гэд. Сэндаро энэчнээс нэлээд бодсноос гоё нүүдлээс нь юу вэ гэхээр бирс H5. Нөгөө нэг хойно дарагдаад нүүдлгүй болцсон байсан бирс маань одоо харын нутаг дэвсрүү нэлээд үнзий ороод ирчлээ. Ноёнтой нойрхон харж байна. Эдгээр буудлын дараа ноён харагдаж байна тийм ээ. За энэчнээс яаж нөхөө гэж харыг тоглолтыг яаж өргөжлүүлэх зүгээрээ гэж. Нэгдүгээрт анхаарах ёстой зүйл маань энэ тэмээ маань. Харын тэмээ одоо өөрөө хаягдаад үлдсэн байж байгаа. Тэрэгний хоол болох гээд үлдсэн байж байгаа. Тэгэхээр хар юун дөрөндийн тэмээндээ санаа зовох шаардлага үүссэн. Дөрөвхийн чи бирс идэх гэвжсэн бол нөгөө бирсэн зүгтаашгаар арталт нь тэмээ сул үлдчихэд байдаг. За хэрвээ тэмээг зүгтаалбал яах вэ гэж. Хамгаалвал тэр дээр мадлуулна. Өөрөөр хэлбэл тэрийг H6 гэж идээд H8 дээр матны санал болгоно. Мадлуулахгүй тулд хүүгээрээ H6 тэргийг идэхээр нь шаг бирсээрээ хасраа арахгүй бирс читлээ идээд мад цаг мод нурах нөхцөл үүсчээд байна. Хэрвээ тэмээг зүгтаалбал. За тэгвэл зүгтаалгаж болохгүй юм байна. Өөр яах вэ гэж. Бирсээрээ хамгаалж болно тэмээгээ. Гихсэн ч гэсэн цагааны хожлын боломж огцом өсөж байгааг харж байгаа. Яагаад тэгэхээр цагаан тэр дээр нөгөө тэмээг нь идээд хар бирсээрээ идэхээр нь морийг нь идээд ороод ирнэ гэсэн үг. За хэрвээ тэмээг нь идэх юм бол идлээ шаг шалуулсан хар дийн тэмээг хүчиж идэж чадахгүй аргагүй ирхэн цухтаангууд нь цагаан тэмээгээ зүгтаалгаснаар бүтэн бодоор илүүрэхэд хожих боломж үүснэ. За тэгэхээр бирсээрээ хамгаалж болохгүй байдаг бас тэмээгээ зүгтаалгаж болохгүй байдаг. Тэргээрээ хамгаалаач гэсэн саяны нүг бирсээрээ хамгаалдагтай нэлээд төстэй тоглолт үүсэх болохоор тэмээг хамгаалах болон зүгтаалгах гэсэн нөхцөл үүсэх боломжгүй болчихж байгаа. Хараас энэчнээс ганцхан сайн нөхцөл байгаа. Тэр их Сипенко олж исэн тэр нь юу вэ гэхээр энэ нэг түрүүнээс хойш гайвуулаад байгаа мадны занал болгоод байгаа тэмээг тэргээ золиосч идэх гэсэн сонголт. Ер нь бол бус бүх нүүдлүүдийг хийсэн гарын үед нэлээд муу олж таарна. Одоо тэргээ тэмээний он тавьж хамгааллаач гэсэн явандаа хожигдох магадaltaй. Ингэж идээл буцаж идлэхэд хоёр хөнгөн бодороо тэрэг золиод бас хөөгдөө явчихна. Цагааны тэрэгний
шуум злийдлэн гоод ирж байгаа болохоор цагааны хожимч нэлээд өсөд ирж байна гэсэн үг. За тэгээд Есипенкоч нэлээд удаан боцсны эцэст яасан бэ гэхээр тэргээ зөөлөслөд нөгөө төв дээр байгаа маш их гай болсон тэмийг идэх сонголт хийсэн. Тоглолтыг нэлээд сунжруулсан л да энэ нүрээс. За цагаан мэдээж тэргээрээ E5 тэргийг хийдлээ. За одоо харин тэмэгийг хамгаалж болох нөхцөл үүсэж байгаа. Яагаад гэвэл энэ дэр нэг мадлах гэдэг тэмээ байхгүй болсон болохоор оронд нь тэрийг гараад ирлээ. Шууд мадны аюул занал байхгүй. За энэ чинээс цагаан их гоё нүдлнөөс нь юу вэ гэхээр тэмээндээ зам гаргаж шийдсэн байгаа. Яаж харин зам гаргах вэ? Ийшээ явлаа моринд идүүлчих гээд байдаг. Ийшээ бас моринд идүүлчих гээд байдаг. Ийшээ хүнд идүүлчих гээд байдаг. Ийшээг моринд идүүлчих гээд байгаа. За тэгвэл энэ өөрийнх нь саад болоод байгаа хүүг холдуулбал цэлгийдэлсээ ганцхан марах юм байна гэдгийг олж хараад энэ чи хүүний солилцоо санал болгож байгаа. Энд чинээс яг уу хар бэрсний чигүүрийн бэрсний энэ хүүгээ идэд шалах боломжтой л доо. Гэхдээ цагаан тэмээгээр хааснаар бэрс рүү давхар дайраад бас дараа нь тэмээгч идэн шүү. Хэрвээ дөөр тийш цогтаалбал тэмээгч идэн шүү гэд. Хэрвээ морины солилцоо хийвэл мориороо тэмээг нийтлэхэд буцаж бэрсээрээ идээд дахиж солилцооны санал тавиад хар идлэхэд ноёнороо идээд цагааны байдал илүү үлдэнэ. Хоёр тэрэг болвол тэрэг тэмээний хослол бас хамаагүй хүчтэй. Төд удалгүй энэ хоёр хүү арчигдана. Тэмээ гэсэн хөөгдөд явна. Хоёр тэрэгтэй хүн бол тэмээ тэрэгтэй хүнийг бол илтийлүүлэх л дээ. Тийм болохоор Есипенко бэрсний урт гүгрээ энэ ди гүгрээ идэхийн оронд би гүрээ идэх санал гаргасан байна. Тэгээ би гүрээ идсэн. Гэхдээ энэ бас жоохон сул талтай. Тэр нь юу вэ гэхээр нөгөө түрүүн явдал мотой байсан тэмээ мэн, хойноос нь тэмээ мэн ийшээгээ сайхан явах боломжтой болчих. Бэрс рүү шууд дайрсан. За бэрс рүү дайрснаар дараа нь бас тэмээний хууль дээр тэргийг ийшээ авчрах боломжтой болчих. Хүчээр солилцооны санал тавина. Мэдээж одоо нэгэнд цагаан хүчээр илүү болсон юм чаа солилцоод явчих хичээн шүү дээ, тийм ээ. За хар мэдээж бэрсээ тэмээний хөлөөс цухтаалгаж байгаа. Цухтаалгасангууд нь цагаанаас дарамтлж эхэлсэн. Тэр нь юу вэ гэхээр бэрс G6. Хар тэмээрүүд давхар хүчээр дайрч байна. Хэрэг болон бэрсний хат боломжтой тэмээг чинь барьж идэв шүү гэж айлгаж байна. Тэмээг цухтаалглаа. За одоо цагаанаас солилцооны саналуудыг нэг нэгээр нь тавьж эхэлнэ. Ноёнроо ойртохын тулд. Хамгийн ихний сайнуд л тэргийнэ. Хар солилцоосоор аргагүй л дээ. Идэхгүй бол өөрөө ер нь бол дорхноо матлуулан дахиалсан. Хар идсэн. Бэрс идэ шаг. Ноёнд ганцхан ороо байгаа. За бэрсээрээ хааж болно л та. Гэхдээ солилцоо бол одоо дандаа хард ашиггүй тусна. Солилцлоо. Жишээ нь хэрвээ хаавал идэн, ноёнороо идэнгүүд нь нэг чи тэмээс сулгах жишээт. Энэ байдлаас бол ганц мөр яаж ч утсан тэрэг тэмээг дийлэхгүй тийм ээ. За тэгэхээр хаахын оронд ноёны $7 зүгтаалгасан байна. Шалж байна. Ноён буцаад орохоос арга байхгүй. За буцаад оронгууд нь тийм ээ. Зах дээр байгаа дүрс төв рүү ороод ирлээ. За одоо энэ ч нэгдүгээр тэнхүүрүү занал хийлж байна. Бас энэ ч дулаад солилцооны санал тавьж болж байна. Их санаат орж ирсэн байна тийм ээ. За хараас энэ ч сайн үдэл бараг үлдээ юу ч нүс өөртөө хортой болж эхэлж байгаа. Та бүхэн статус барыг харсчихсан. Цагааны хожлын магадлал бараг жинэндээ тултал өссөн байж тийм ээ. Хар сайн үдэл болцсонгүй аргагүй ихэнд хүүгээ төрч нэг бэрс гарах арга сэдж байна. Энэ бол одоо 38 дахь нүдэл явцсан байгаа маань. Бэрс дахиж нэг шаллаа. Сайн нүдлээ олох хүртэл нэг жаахан баг зэрэг дандаа хийж байна. Тэгэхгүй бол бас Синдаровын цаг нэлээд багассан байсан. Цагааны цаг нэлээд багассан байсан. Тэгээ 40 дахь нүдлийг хийснээр дараа цаг нь 30 минутаар ихсдэг байхгүй юу? Тэгээд тэр 30 минутаар ихсэх хүлээлгийн нүдлийг хийсэн гэсэн үг. Ноён ээжлэлөөр буцаад орсон. Дахиж нэг дандаа хийсэн. G6 өдөр шаллаа. Буцаад орлоо. За тэнгууд нь 41 дахь нүдлээрээ
40 минутын хөдлөлөөр одоо цаг нь 30 минутаар ихссэн болохоор Сандаров нэлээд удаан тайван буцсны эцэст маш гоё нүүдэл хийсэн нь юу вэ гэхээр тэр G6 төгс нүүдэл гайхамшигтай нүүдэл. Шууд хожлын боломж 100% болгосон гэсэн үг. Яг энэ барил дээр хараас тоглосон SC Bank буугаад өгсөн байна. Ер нь бууж хөсч өөр аргагүй л дээ. Ягаад вэ гэхээр нэгдүгürt мориороо тэрийг идвэл яах вэ гэж. За хэрвээ идвэл 5 нүүдлийн өдрөл мад болж байгаа. Тэмээгээрээ дуг ноён хэрвээ F8 руу орвол F7 дээр бирсний мад H8 руу орвол за ихтэйд E8 дээр нэг шална. Бирсээр хаагаад хэрэггүй цаасан болохоор H7-оор нэг орж үзэх байх. Тэмээгээрээ дуг хаас өрс сонголтгүй бирсээр шаг ноён H8 бирсээр H7 мад цаг модны сонголттой. Нэгт завсар чөлөө өгөхгүй шалжлуулсаар хагаад хожих юм байна. Хэрэг мориороо энэ тэргийг идэх юм бол за тэгээд өөр хүмүүгөө түрээд явах юм бол мэдээж дахиад энэ нэг тэрэгний шаг орж ирээд гар маань бирсээр хаахаас өөр аргагүй бол тэгээд идэж шалаад дараа нь дуулаад аюултай юм бол л да тийм ээ. Бирсээр бас нэг ингэж тавьж үзэж болно. Түр арга цаахын тулд. Тэгээд дээш ингэж даруулаад бас л баларна. Бирс устдаад тоглолт цааш утахгүй бол. За энэ байдлаас ингэж Сипенко бууж өгөхөөс аргагүй болсон байгаамаа. За энэ бол 2026 оны дэлхийн шатрын авраг шалгаруулах нэр дэвшигчдийн хэмжээний эхний үргийн тайлбар байлаа. Яагаад нэр дэвшигчдийн хэмжээ гэж онцлж хэлээд байгаа вэ гэхээр эхний шатанд өрсөлдөх шилдэг 8 шатарчдыг хэд хэдэн шалгуураар сонгон аваад тэдгээр тамирчид хоорондоо өрсөлдсөний эцэст шалгарсан ганц нь одоогийн аврагтай 12 өрөг тоглож байж 5 байдлаар ялсан тохиолдолд дэлхийн аврагын шин цамыг өргөдөг системтэй. Одоогийн авраг бол энэт гих мастер Гүкэж Домораж өгдөг юм байгаа. Тэгэхээр Гүкэжтэй өрсөлдөх үнийг л шалгаруулад байна гэсэн үг. Тиймээс бүгдээр дараагийн маш олон өргийн тайлбараар ирээд уулзгана. За ямартай ч өнөөдрийн өргөөс бид супермастерууд өрсөлдөгчөө ганцхан жижиг алдааг яаж ашиглаж өөртөө хэрхэн давуу байдал олгодгийг сонгогдож шиг харсан гэж найдаж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн өргийн тайлбараар ирээд уулзцгаая. Шатрын задлаа.